선생님들 안녕하세요. 반갑습니다. Энд байгаа захирлуудаа бүгдэнд нь уулзсандаа баяртай байна. Сайн байцгаана уу? 네, 제가 이제 몽골 강의를 한 지가 꽤 됐어요. 그래서 오늘 Сайн 또 байна 제가 уу 강의를 하게 Цэсрэ? 됐습니다. Сайн уу Цэсрэ? Сайн ихчээ. За. Орой 몽골 минь. 많이 춥죠? За, Монголд хөөтөн байна уу манайхаа? Монголд байгаа хүмүүсээ? 한국은 네, 몽골에 좋아요. 비하면 많이 따뜻하죠? хөөтөн байна. 몽골이 너무 날씨가 춥대요. 눈도 네, 많이 내리고 바람도 피고. маш их цас орсон шүү. Маш хүйтэн байгаа шүү. 그래요. 음. 한국은 몽골에 비하면 많이 따뜻해서 좋아요. Солонгосд гоё дулаахан байна. 네, 그러면 제가 PPT 공유하고 시작을 하겠습니다. За, презентацийн тавиад өнөөдрийн хичээлээ эхлэе. 제가 알아듣겠어요, 이거 보고. 네, 제 소개부터 하고 시작을 하겠습니다. За, өөрийгөө товчхон танилцуулаад хичээлээ эхлэе. 네, 저는 1997년도부터 중국에서 이렇게 실을 수입을 해갖고 와서 국내에서 파는 섬유 사업을 하고 있습니다. 지금도 하고 계시오? 네, 지금도 하고 있습니다. 1997 оноос хойш одоо Хятадаас одоо би ингээд хараа бүтээгдэхүүн оруулж ирээ худалдаалдаг ийм ажил хийдэг байгаа. 네, 이렇게 섬유 사업도 잘 되고 있어서 굉장히 재밌게 일을 하고 있었는데 어느 날 그 지인으로부터 애터미를 소개받았습니다. За ямар ч байсан өөрийн ажлаа бас би тодорхой хэмжээний амжилттай хийгээд сонирхолтой ажиллаад явж исэн ч гэсэн нэг өдөр таньдаг таньдаараа дамжуулаад Итомитой уулзсан. 그래서 센터에 가서 총장님 강의를 듣고 제가 해외에서 수입을 하고 있잖아요. 그러다 보니까 해외 사업이 되겠다 해서 애터미를 알아보게 됐습니다. Тэгээ анх удаа төв дээр очиод сургуультанд сууж үзчихээд би өөрөө нөгөө гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг хүн учраас энэ Итоми бизнес нь өөрөө бас гадаад руу гарч болох юм бизнес гэдгийг олж хараад энэ бизнесийг хийж эхлэхээр сонирхож эхэлсэн. 네, 그러면 제 소개는 이렇게 간단히 하고 시작을 하겠습니다. За, ингээд товчхон танилцуулаад эхлэе. 애터미는 글로벌 직접 판매 기업의 전 세계 톱 10에 들어가 있습니다. За, манай Итоми компани болохоор өөрөө нөгөө шууд худалдааны борлуулалтын компани байгаа. Шууд худалдааны борлуулалтын одоо дэлхийн нийт компаниудыг жагсаах юм бол яг одоогийн байдлаар Итоми 10 дугаар байранд жагссан байна. 그리고 애터미는 전 세계 27개 법인이 오픈돼 있고요. 사업자로 가입할 수 있는 나라가 60개국이고 소비자 가입할 수 있는 나라가 54개국입니다. 그래서 114개국이 회원가입을 할 수 있습니다. Итоми одоогоор дэлхийн 27 улс оронд яг өөрийн аль биесний салбараа нээсэн байна. Тэрнээс одоо заавч нөгөө нэг манай Монгол шиг тий компани ээжгээд орлого авдаг компани одоогийн байдлаар 6 улс харагдаж байна. Бусад нь бол хэрэглэгчийн төвшнөөс шууд одоо бизнес хэрэглэгчийн төвшөнд шилжих боломжтой харагдаж байна. 애터미 마케팅 플랜에 대해서 제가 오늘 강의를 할 건데요. 애터미는 균형 잡히고 정의로운 보상 플랜을 지향을 하고 있고요. 모든 이의 성공을 바라는 것이 애터미의 경영 목표의 첫걸음입니다. Өнөөдөр би Итомигийн маркетинг хичээлийг орно. Итомигийн маркетинг бол тэ бүх одоо хэрэглэгч болон бизнес эрхлэгчдийг амжилтанд хүрэхийн төлөө бүтээгдсэн ийм систем байгаа. 네트워크 마케팅의 역사는 애터미가 새로 쓴다. 이것은 네. хамгийн түрүүн Итоми болохоор network marketing-ийн түүхийг бид дэлхийд шинээр бичнэ гэсэн юм уриатаагаар эхэлсэн. 이 얘기가 무슨 얘기냐면 회장님이 처음에 이제 애터미를 시작할 때 한국에서 이 네트워크를 갖고 사업하시는 분들이 굉장히 싼 제품을 비싸게 팔고 중간에 부도 내고 하면서 많은 피해들을 줬어요. 그러다 보니까 피해자가 많이 생겼고 굉장히
주위 사람들이 네트워크 마케팅, 뭐 다단계에 대해서 안 좋게 생각을 하고 있거든요. 그러다 이 얘기, 보니까, 음, 그러다 보니까 회장님이 처음부터 애터미는 다르다는 것을 말을 이렇게 하고서는 시작을 했습니다. Энэ одоо нөгөө Itomi яагаад анх эхлэхдээ бид нар дэлхийд network маркетингийн түүхийг шинээр бүтээнэ гэж хэлсэн бэ гэхээр шууд худалдааны борлуулалттай компаниуд ихэнхдээ одоо маш юм чанар багтаа бүтээгдэхүүнийг үнэтэй худалдаалаад тэрнээс болоод өөр бас бус маркетингийн одоо системийн алдагдлаас болоод хүмүүс маш олон тийм хохирлыг амссан гэж байна. Тэгэхээр тэр хохирлыг амссан учраас олон нийтийн дунд шууд худалдааны борлуулалт буюу манай монгол хэлээр бол сүлжээний маркетингтай ийм компаниуд бол нэлээд ийм муу нэртэй болсон байгаа. Тэгэхээр энийг анханасаа Itomi мэдчихсэн учраас энэ нэрийг арилгахын тулд Itomi бодвол бүх системээрээ бүх одоо бүтээгдэхүүнээрээ борлуулалтаараа эдгээрээс ингээд шал өөр гэдгийг бид нар ямар ч хэлсэн дэлхийн нийтэд хэлэх болно, зарлах болно, тунхаглах болно гэсэн утгаар энэ үгийг хэлж ирсэн. 애터미 사업의 특징과 강점에 대해서 좀 한번 알아보겠습니다. За, Itomi-гийн бизнесийн онцлогуудаас яхан 네. цөөхөн хэсгийг дурдж өгье. 애터미는 두 줄 바이너리 사업입니다. 나를 기준해서 왼쪽과 오른쪽 두 줄로 다 하이 회원을 가입하면서 사업이 진행됩니다. За, мэдээж Itomi болохоор өөрийнхөө хоёр тал руу одоо багийн бүтцээ бүрдүүлдэг хоёр хөлний системтэй ийм бизнес байгаа. 네, 애터미는 가입비도 없고 진입비도 없고 월간 유지비도 없고 추천 수당도 없습니다. За, Itomi бол мэдээж бас манай энд хуучин хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа. Шинээр орж ирсэн хүмүүст хэлэхэд Itomi бол бусад одоо маркетингаас бүртгэлийн хураамж байхгүй, ямар нэгэн хөрөнгө байж эхлэх шаардлагагүй. Дээрээс нь сар болгоны одоо нөгөө норм биелүүлэх юм шаардлага байхгүй. Дээрээс нь ямар нэгэн хүнийг одоо урьж орууллаа гэхэд тэрнээс бид нар ингээд тодорхой хэмжээний мөнгө төгрөг авдаг ийм зүйлүүд байхгүй байгаа. 네, 일반 회사들은 가입비나 진입비, 유지비가 있어서 사업을 시작하려고 하면 제품을 어느 정도에 뭐 20만 원이고 100만 원을 사 가지고 시작을 해야 됩니다. 그렇지만 애터미는 사업을 시작할 때 그런 조건이 없기 때문에 아주 편하게 시작을 할 수 있습니다. Товчхондоо саяны одоо онцлогуудыг багцлаад хэлэх юм бол Itomi бол шууд ингээд бизнес эхлэхэд ямар нэгэн тийм болцлыг танаас шаарддаггүй гэсэн үг тий. Та хэдэн төгрөгийн бараа худалдаа авалт эхний ээлжинд хийх ёстой, ахаад нэг сарын дотор хийх ёстой, дараагийн сард ингэх ёстой гэсэн ямар нэгэн болцлыг ингэж хүмүүст одоо тулгадгүйгээрээ онцлогтой гэдгийг нэг үгээр тайлбарлах юм бол тэгж ойлгож болно. 네, 세 번째는 무한 누적입니다. 내 작은 쪽에서 한쪽은 30만 PB가 넘었지만 작은 쪽이 30만 PB가 안 됐을 때 일반 회사들은 다음 달이 넘어가면서 그 포인트가 다 없어집니다. 그렇지만 애터미는 수당을 받을 때까지 기다려주기 때문에 이것을 무한 누적이라고 합니다. За, мэдээж хязгааргүй одоо үе шатнаас бид нэр борлуулалтын орлого авдаг тий. Тэгэхээр Itomi-гийн бас нэг онцлог нь болохоор нэг талын хоёр хөлний системтэй гэсэн шүү дээ. Нэг талын хөл нь одоо 300 мянган поинтоноо цуглуулчихсан байлаа гэхэд бусад компаниуд болохоор дараа сар руу орохоор нөгөө цугласан 300 мянган поинтоноо нь багаас орж ирсэн поинтоноод нь дуусчдаг тий. Дуусаад дахиад шинээр их шаардлагатай байдаг. Дахиад бичгээ ихчээ камер юу микэ хаагаараа тэгээд шууд дундуур нь марчж шүү дээ. За тэгээд 300 мянган PV-ийн устдад алга болчлоо гэдэг нь шүү дээ. Өөр одоо юунууд тий ямар нэг 300 ч биш одоо хэдэн оноо авсан байна. Дараа сар руу орохоор устдад алга болчдөг бол Itomi ахаад нөгөө талын хөл нь 300 мянган PV болоо та системийн орлогыг авах хүртэл таны хүлээж өгдөгөөрөө онцлогтой гэж. 세 번째로 애터미는 무한 단계가 있습니다. 나를 기준으로 해서 그 밑에 회원이 하위 회원이 100명이 됐든 1000명이 됐든 10,000명이 됐든 그 회원이 내 밑에서 일어난 PB를 모두 다 받을 수 있는 것입니다. 어느 나라에서 PB가 올라오더라도 다 받을 수 있습니다. 일반 회사들은 3단계, 5단계 그리고 그 밑으로 가면은 너하고는 상관이 없어. 이 포인트는. 그래서 포인트를 다 주질 않지만은 애터미는 내 밑에
올라오는 PV는 모두가 다 인정을 해줍니다. За 3 дугаарт хязгааргүй үе шатнаас хязгааргүй орлогыг авдаг гэсэн онцлог байгаа 4 дугаарт нь тий. Энэ нь юу вэ гэхээр таны одоо танаас улбаатай тий таны хоёр хөлний хоёр гарны системд бүртгэлтэй дотоодын болон гадаадын улс орны бүх хэрэглэгчид 10,000 ч байна уу, 100,000 ч байна уу, 200,000 ч байна уу, 3 сая ч байна уу, 5 сая ч байна уу хамаахгүй. Тэгэхээр бүх хүмүүсийн борлуулалтын оноо тань дээр бүгд 100% орж ирдгээрээ хамгийн онцлогтой хязгааргүй үе шатнаас хязгааргүй урамшууллыг авдаг гэдгээрээ онцлогтой. 네, 그리고 네 번째로 글로벌 원 마케팅인데요. 이것은 쉽게 생각해서 한국에서 사업을 하다가 몽골로 가서 사업을 하려 그러면은 다시 사업 아이디를 내고 사업자 등록을 내고 그렇게 사업을 해야 되고 미국에서 사업하려면 거기도 아이디를 또 만들고 사업을 해야 됩니다. 그렇지만 애터미는 내 아이디 하나 가지고 전 세계를 상대로 사업을 할 수 있기 때문에 이것을 글로벌 원 마케팅이라고 합니다. За дөрөвдүгüүрт нэг дэлхийд одоо нэг л маркетинг танд үйлчлэнэ гэсэн утгатай тий. Тэгээд дэлхийд даяараа танд энэ маркетинг хаанч очсон үйлчлэнэ гэсэн утгатай. Энэ нь яадаг вэ гэхээр та Солонгос улсад Солонгос Монгол хүн байлаа гэхэд Монголд ID гишүүнээр бүртгүүлээд тэр ID-гаа дэлхийн нийтээр аваад тий дэлхийн аль ч улс оронд очсон өөрийнхөө тэр ID-гаар одоо бизнесийг хийгээд явах ийм боломжийг олгосон бас дэлхийд нэг маркет гэсэн ийм утга санааг оруулж өгсөн байгаа. 네, 다섯 번째로는 수당의 상한선입니다. 이것은, 이것은 내 왼쪽에 하루 PV가 5천만 포인트 PV, 그리고 우측에서 5천만 PV, 여기까지만 후원수당을 지급하겠다는 얘기거든요. За хамгийн дахиад нэг онцлог нь болохоор одоо нөгөө нэг орлогын дээд хязгаарыг тогтоож өгсөн гэдгээр бас онцлогтой. Бүр ингээд дээшээгээ өксөөл яваад ахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэний жишээ нь болохоор тий одоо миний баруун талд жишээлбэл 5,000 PV, зүүн талд 5,000 PV дуглахад сая 300,000 вон авах одоо ийм хязгаартай гэсэн үг. Дээд хязгаарыг тогтоогоод өгсөн байгаа гэж. 네, 왼쪽에 그 표를 보면 그림이 그려져 있죠. 50만 왼쪽에서 50사이 PV, 5천만 50사이 PV 슈 만나가. 네. 왼쪽에 보면은 5천만 PV, 왼쪽에 5천만 PV, 우측에 5천만 PV가 됐을 때 130만 원에 약 130만 원의 후원수당이 발생합니다. Тэгэхээр энэ одоо нөгөө маш олон хүн ингээд доор нь бүртгүүлж байгаа дээр байгаа лидерүүдэд бол лидерүүдийн тэр одоо авах цалингийн хэмжээ, өдрийн орлогын хэмжээг нэгэлсэндээ хязгаарлаад бас ингээд тогтоогод өгсөн гэсэн үг. Таны хоёр талын багаас нэг өдрийн дотор 50 ман 50 сая PV цуглаад нөгөө талаас 50 сая PV цуглаад хэрвээ 60 сая PV байх юм бол тэр 50 саяар л хязгаарлаж өгсөн гэсэн үг байхгүй. Тэгэхээр өдөрт сая 300 мянган 네, сая 300 мянган 원ыг л авах хэрэгтэй өдрийн орлого гэсэн үг. 그러면 좌측에 5억 포인트가 올라가고 우측에 5억 포인트가 왔을 때는 수당이 얼마 될까요? Тэгээд одоо нөгөө нэг 50 сая гэсэн шүү дээ. За тэгвэл баруун талаас 500 сая, зүүн талаас 500 сая поинт танд ингээд өгсөд ирлээ. Тэгвэл та хэдийг авах гэж бодож байна? 그것은 우리가 상한선을 뒀기 때문에 똑같이 5천만 PV 한 사람하고 130만 원 정도의 수당을 같이 받습니다. За хичнээн 500 сая одоо поинт таны хоёр талаас цугласан ч гэсэн орлогын дээд хязгаарыг тогтоож өгсөн энэний ачаар дээр байгаа хүмүүсийн одоо нөгөө оноонууд доошоо хуваарлагдах зорилгоор 500 сая PV цугласан ч байсан гэсэн 50 сая PV цугласнаар тооцож та сая 300 мянган воны орлогыг авнаа. Энэ нь одоо орлогын дээд хязгаар тогтоосны ач буй юм аа гэж. 네, 그러면 나머지 그 4억 5천만 포인트씩 왼쪽에 오른쪽에서 남은 포인트는 어디로 갈까요? 그것은 초기 사업자들한테 더 많은 수당을 주기 위해서 밑으로 다 내려줍니다. За тэгэхээр саяны зөрүү байгаа. За одоо энэ дээр 50 сая PV оноо 500 сая гэд бичсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт 50 саяд нь тохирсон сая 300 мянган воны одоо орлого таны данс руу орлоо гэхэд үлдсэн 450 сая нь яах вэ гэж асууж байгаа юм те. Үлдсэн 450 саяыг доороос одоо бизнес эхэлж байгаа, шинээр бизнес эрхэлж байгаа, хэрэглэгчд болон бизнес эрхлэгчдтэй орлогыг тогтвортой тэнцвэртэй хувааж өгөх зорилгоор тэр 450 сая PV оноог одоо доошоо хуваарлаж өгдгөөрөө онцлогтой юм аа. 네, 이렇게 바이너리 시스템으로 전 세계를 왼쪽과 오른쪽에서 이렇게 회원이 가입이 되고
그 포인트를 다 받을 수 있는 글로벌 원마케팅 그림을 한번 보세요. 이렇게 하고 싶죠? Тий, та бүхэн одоо энэ миний зурсныг харж байгаа бах тийм ээ. Би одоо тэр дээр дугуй цэнхэр дотор байлаа гэхэд олон улсын нөгөө нэг далбаанууд байна шүү дээ. Тэгэхээр дэлхийн аль ч улс оронд өөрийнхөө ганцхан одоо нөгөө ID-гаараа дахиад өөр хүмүүсийг бүртгээд гишүүнчлэл элсүүлээд таны мэдхгүй хүмүүсээр дамжуулаад маш олон хүмүүс хэрэглэгч үүслээ гэхэд эдгээр бүх хүмүүсийн худалдаа авалтын point оноо танд 100% бодогдно гэдгийг энэ зургаас хараад ойлгоорой. Тэгээд та ч гэсэн ингэж авахыг хүсэж байгаа үстэй. 네. 네, 그러면 우리는 PV 갖고 이야기를, 수당을 주는데, PV가 뭐냐면, 포인트 밸류의 약자로서, 제품 밑에 보면 요 파란색으로 44,000 PV, 3,000 PV, 요게 있죠? 우리는 돈으로 계산하는 게 아니라 요 PV를 모아서 왼쪽에 30만, 오른쪽에 30만이 되면 수당을 지급하는 것입니다. За түрүүнээс хойш PV гэдээ яриад байсан тий point гэдээ яриад байсан шүү дээ. Энэ юу вэ гэхээр бараа бүтээгдэхүүнд тохирсон өөрийн гэсэн point оноонууд байгаа. Гэхдээ ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг үнийн дүнгээр нь бодож үзэх биш, point-оор нь бодож үзээд энэ point нь энэ одоо PV гэдэг байгаа тэр цэнхэр дээр байгаа тоонууд нийлээд 300 мянга болсон тохиолдолд та одоо системийн орлогыг авч эхэлдэг гэсэн үг. 그리고 수당의 종류에는 후원수당, 직급수당, 승급 프로모션, 교육수당 해서 4가지 종류가 있습니다. За орлого болохоор ингээд 4 төрлийн орлого байдаг Итамид. Нэгдүгээрт нь дэмжлэгийн орлого, хоёрдугаарт нь цолны орлого, гуравдугаарт нь цолны одоо формашн буюу урамшуулал, дөрөвдүгээрт нь сургалтын одоо дэмжлэг гэж ойлгох юм уу? Сургалтын төвийн орлого гэж ойлгох юм. 네, 애터미는 한국의 법에 정해진 대로 회사 매출액의 35% 이내에서 수당을 지급합니다. За Итами болохоор Солонгос улсын компани шүү дээ тий. Тэгээ компанийнхаа нийт орлогынхаа 35%-ийг системийн орлоготой хуваарлаж өгдөг гэсэн үг. 네, 그래서 PV의 70%를 정산하여 지급하고 있습니다. За тэгэхээр нийт орлогынхаа 35%-ийг гээд бодохоор одоо орлого гэдэг нь орж ирж байгаа мөнгөн орлого шүү дээ тий. Энийг одоо point руу шилжүүлээд утсах юм бол нийт орж ирж байгаа орлоготой тохирж байгаа тэр point-ныхаа 70%-ийг нь одоо системийн орлогодоо бизнес эрхлэгч нартай хуваарлаж өгдөг гэсэн үг. 네, 그러니까 한국에서 뭐 40%를 주겠다, 50%를 주겠다 하는 것은 다 불법이라는 얘기예요. За тэгэхээр энийг бас бид нар ингээ мэдж байхад ерөөсөө илэрдэхгүй. Тэгэхээр Солонгосоос бид нар нийт орлогынхаа 40%-ийг, 50%-ийг, 60%-ийг өгдөгөө гэд хэрвээ одоо тийм асуудал, тийм яриа гарах юм бол энэ бүгдээрээ хууль бусаа гэдгийг та нар бас ойлгож авах нь зүйтэй байхаа. 네, 후원수당의 종류에는 이렇게 점수를 만들어서 그 수당을 지급하고 있습니다. За компани нийт орлогыг тийм ээ одоо нөгөө нэг оноогоор ингээд тооцоолоод үзсэн байгаа. 네, 8급의 경우에는 내가 30만 포인트 본인 PV가 안 되고 4축과 5축에 30만 PV가 올라왔을 때 5점이라고 점수를 줍니다. За тэр эхний нөгөө нэг 8 гэсэн тоогоос тэрний доошо харахаар таны одоо баруун зүүн талаас 30 гинээс солиорч 300 мянган PV орж ирээд одоо та эхний орлогыг авах хэмжээнд бол 5 оноо гэдэг ингээд оноогоор ингээд тооцоолд юм байна л да. 7급은 내가 30만 포인트가 되고 왼쪽에 30만 포인트, 우측에도 30만 포인트가 됐을 때 15점을 줍니다. За тэгээд миний хоёр талд одоо тий 300 мянган point оноо цуглаад 아니지요. 30만 그리고 내 포인트도 30만. миний өөрийн хувийн оноо бас 300 мянга болоод дахиад хоёр талын хэрэглэгчийн оноо 300 мянга болоход 15 оноо гэдэг. 네, 6급이 되려 그러면은 내 포인트가 70만이고 좌측에서 70만, 우측에서 70만이 됐을 때 30점의 점수를 줍니다. За 3 дугаарт нь болохоор миний өөрийн хувийн борлуулалтын оноо маань 700 мянган PV оноо болоод хоёр талын борлуулалтын оноо маань 700 мянган PV-гаас дээшээ гарсан тохиолдолд 30 оноо өгдөг.
5급이 되려면 내 포인트가 150만, 왼쪽에서 150만, 오른쪽에 150만 PV가 올라오면 60점을 줍니다. За дараагийнх нь миний хувийн оноо 100 сая 500 мянган PV оноо болоод хоёр талын борлуулалтын оноо сая 500 мянгаас дээшээ болсон тохиолдолд 60 оноо гэж тооцдог. 네, 4급이 되려면은 내 포인트도 240만 PV, 좌측에서도 230만 PV, 우측에서 240만 PV가 올라갔을 때 90점을 줍니다. За дараагийн үе шат нь миний хувийн оноо 2 сая 400 мянган PV оноо болоод ахаад хоёр талын борлуулалтын оноо 2 сая 400 мянгаас жоох илүү гарсан 2 сая 400 мянга хүрсэн гэсэн үг. Тийм тохиолдолд болохоор 90 оноо гэж оноогоор дүгндэг байгаа. 네, 그리고 내 포인트는 240만이 끝이고요. 상급이 됐을 때는 내 포인트 240만이면 네, 좌측에 600만 PV, 우측에 600만 PV가 되면 150점을 줍니다. За ер нь 2 сая 400 мянган PV гэдэг бол миний одоо өөрийн онооны хувийн оноогод ер нь 2 сая 400 мянган оноо хамгийн дээд оноо байдаг гэж байна. За тэгээд таны хоёр талын хөлний борлуулалтын оноо UPEG маань 6 сая. 네, UPEG 그리고 маань 2급은 6 сая болоход 150 оноо өгдөг. 네, 2급은 내 포인트 240만. 여기서는 다 똑같아요. 240만만 돼 있으면 되고요. 왼쪽 포인트 2천만 PV, 오른쪽 포인트 2천만 PV 했을 때 250점의 점수를 줍니다. За тэгээд сая тэрэн дээр 2 сая 400 мянган PV оноо миний хувийнх гэдээ би ярьсан шүү дээ. Тэрнээс хоошо хоёр тал нь 6 сая болоход 150 оноо. Дахиад хувийн оноо бол 2 сая 400-аар л хоошо явах нь байна. Дахиад хоёр талын борлуулалтын оноо 200 маань 20 сая болоход 250 оноо гэдэг юм байна. 네, 1급이 되려고 그러면은 내 포인트 240만, 왼쪽에서 5천만 PV, 오른쪽에서 5천만 PV가 올라오면 300점을 줍니다. За хамгийн сүүлд миний өөрийн хувийн оноо мэдээж 2 сая 400 мянган PV-гаараа байна. Харин хоёр талын PV оноо 50 сая болоход 300 оноогоор дүгнэдэг. 네, 여기서 좀 아까 말씀드렸듯이 우리 수당의 상한선이 있었잖아요. 5천만 PV가 하루 5천만 PV가 최고 300점으로 인해서 더 이상 포인트가 올라온다고 해도 수당을 더 주지는 않습니다. За түрүү хэлсэн шүү дээ нөгөө нэг орлогын дээд хязгаарыг тогтоож өгсөн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр миний хоёр талын одоо нийт гишүүдийн нийлбэр борлуулалт 50 сая PV болоход 300 оноо өгнө. Энээс дээшээ хэдэн зуун сая болсон ч гэсэн энээс дээшээ оноо өгж ахиж одоо нэгэсэндээ орлого өгөхгүй гэсэн үг. Ингээд орлогын дээд хязгаарыг тогтоож өгсөн гэдгийг энийгээр харж болно гэж. 네, 그러면 수당을 어떻게 주는지 한번 알아볼게요. За тэгээд системийн орлогыг ер нь яаж өгд юм бэ гэдгүүлээ энэ дэр харъя. 네, 총 매출 PB 44%를 일일 마감해갖고 정산해서 주는데요. 수요일부터 다음 주 화요일까지 발생된 수당을 다 몰아서 그 다음 주 수요일 날 지급을 합니다. За мэдээж нөгөө нэг орлогыг өгтөө 7 хоногийн 그 다음 주 화요일 날. дараагийн одоо энэ 7 хоногийн 300 мянган онооны тааруулалтыг дараа 7 хоногийн 2 дахь өдөр өгд юм байна. 네, 이렇게 해서 일주일에 한 번씩 화요일 날 항상 수당이 지급됩니다. За тэгээд оноо тохирсны чи ингээд тооцож байгаа 7 хоног бүрийн 2 дахь өдөр болгон таны одоо гансанд яг нөгөө борлуулалтын онооны орлого нь ордог байх нэ. 네, 그러면 후원 수당이 제일 처음으로 발생될 때는 어떻게 발생되는지 한번 알아볼게요. 제일 전산이 될 때, 안 보여지? 처음 수당이 발생되는 게 어떻게 발생이 되는지 알려준다고요. 네. 자, хамгийн эхэлж юу яг яаж орлого авдгийг тэрийг би нэг тайлбарлаж өгье гэж байна. Ялангуяа шинээр байгаа хүмүүсийн нэг сонсвол зүгээр юм байна шүү манайхаа. 네, 그럼 여기 보면 내 포인트 30만 포인트가 차고 왼쪽에 있는 그룹에서 전체 사람이 올리는 PV가 30만 포인트 이상. 그리고 오른쪽에서 전체 사람이 올리는 PV가 30만 PV 이상이 됐을 때 첫 번째 후원 수당이 발생됩니다.
За анхны цалинг ер нь яаж авдгийг гэж байгаа байхгүй. Тэгэхээр анх цалин авахын тулд таны одоо яг хийсэн байх ёстой зүйл юу вэ гэхээр өөрийнх нь хувийн оноо 300 мянган PV болоод хоёр талынх нь одоо систем хоёр талынх нь гишүүнүүд одоо дэлхийн аль ч улс оронд байсан хамаагүй таны бүх одоо гишүүдийн чинь нийт борлуулалт нь 300 мянган PV болсон тохиолдолд хамгийн анхны цалин буюу 60 мянган 원ыг авдаг. 네, 그러면 왼쪽과 오른쪽에 제품을 사용하는 회원이 많다고 보면 이 매일매일 맞을 수 있겠죠? За тэгэхээр энэ одоо 300 мянган PV гэдэг чинь бид нар ингээд нэг сараар ч юм уу хоёр сараар ч юм уу бодож байж болно шүү дээ. Маш олон хэрэглэгч бүртгээд ингээд ирэхээр энийг бид нар нэг сард ч авч болно. За дараа нь 14 хоногт нэг удаа авч болно. Дараа нь 7 хоногт нэг удаа авч болно. Бүр олон хэрэглэгчтэй болохоор 300 мянган өдөр болгоно ингээд цуглараад авахыг ч үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ болохоор нэг өдөр бас авах боломжтой юм орлого шүү гэж. 네, 교육수당은 센터를 갖고 있는 분들에 한해서 PV의 6%를 그 센터에서 발생된 매출의 매출 PV의 6%를 교육수당으로 지급을 합니다. За энэ сургалтын дэмжлэг гэж бас юм юу өгдөг. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр албан ёсны өөрийнхөө одоо болцлыг хангаад Итомигийн төвийн үйл ажиллагааг явуулж эхэлж байгаа. Төвийн удирдлагууд болно. Тухайн тэр төвд захиалж байгаа барааны орлогын нийт 6%-ийг одоо өгдөг ийм дэмжлэг байгаа. 네, 그럼 후환수당이 어떻게 지급되냐 하면요. 여기 우리가 아까 30만 PB가 됐을 때 30, 30, 70, 70, 150, 150 이렇게 지급을 한다고 했잖아요. 근데 이제 우리는 이 그 수당을 포인트가 많이 올라갈수록 조금씩 줘요. 여기 왼쪽에 보면 매출이 167배잖아요. 30만에서 5천만 PB가 되는 167배인데 점수는 5점에서 300점, 20배밖에 안 줘요. 그래서 균형 잡힌 분배를 해주고 처음 시작하는 분한테 더 많은 수당을 주기 위해서 이렇게 마케팅을 만들어 놨습니다. 네. За энэ зургийг харахаар юм бэ. Түрүү нөгөө нэг яриад байсан шүү дээ. Нэг баахан оноо ярьсан шүү дээ. 5 онооноос 300 оноо хүртэл ярьсан. За энэ оноонуудыг ингэж одоо нөгөө хамгийн бага авж байгаа дээр нь 5 оноо гэж байгаа мөртлөө яг ингээд нөгөө оноо өгсөх тусам авж байгаа орлого ингээд багасдаг ийм системтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь яадаг вэ гэхээр хичнээн одоо оноо өндөр дээшээ ингээд болсон ч гэсэн авж байгаа мөнгөний тоон багасаад ирнэ гэхээр доороос шинээр эхэлж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой нөгөө орлогын дээд одоо нөгөө юу тогтоосон гэсэн ч тийм тэрэндээ одоо яг тэнцвэртэй барихын тулд бас ийм маркетингийг бий болгосон байгаа. 네, 그 오른쪽에 보면 이제 하루에 받을 수 있는 수당인데요. 이렇게 요걸 한번 읽어주실 수 있나요? 뒤에서 두 번째. 네, 내가 왼쪽에 30만, 오른쪽 30만 됐을 때 15점을 줘서 64,500원 전후 이렇게 나올 수 있다는 거. 네네네. За нөгөө 300 мянган PV гэдэг ихний хүснэгтээ 30-та тоо байгааз тэр хоёр игнээ ингээ 300 гэдэг нь хоёр талын баруун зүүн талын багуудын оноо. За тэгээ 15 оноо авлаа гэхэд 64,500 вон өгдөг юм байна. 30 оноо авлаа гэхэд 129 мянган воны орлого орох юм байна. 60 оноо гэдэг дээшээ явж байгаа шүү манайхан. 60 оноо авлаа гэхэд 258 мянга. Энийг болохоор бид нар нэг өдөрт ч авч болно. Нэг өдөрт авах боломжтой орлого гэж үзэж байгаа. За 60 оноо авахаар 258 мянган вон буюу за тэр хойно арийнх нь өөр шүү заяа. Дахиад 90 оноо авахаар 387 мянга, 150 оноо авахаар 645 мянган вон, 250 оноо авахаар сая 70 мянга, 300 оноо авахаар сая 290 мянга төгрөг нөгөө сая 300 гэдэг нэг тоо гарцсан байсан шүү дээ. 300 оноо авахаар хамгийн дээд хязгаар нь сая 300 төгрөгэд өгчихсэн байгаа гэдэг. 네, 그렇게 요 계산을 하다 보니까 한 달을 26일로 봤을 때 수당을 최고 많이 받을 수 있는 게 약 한 3,350만 원 정도 됩니다. За тэгээ хамгийн арын тоо болохоор сая ингээд нэг өдрийн авах боломжтой орлого. Одоо маш олон хэрэглэгчийг бүртгээд маш олон хэрэглэгч бараа бүтээгдэхүүн хүргээд point оноо хоёр талаас цуглаад ингээд өдөр болгоно авах боломжтой.
Чимгээ камерыг нэмийхэ. Нэг сараар тооцоодод үзсэн юм байна. Дунджээр ер нь та өдөрт одоо энэ сая 290 мянган вооны орлого авлаа гэхэд сарын хэдэн төгрөгийн орлого авч болох вэ гэдг нь 30 сая 350 мянган төгрөгийн ийм орлогыг нэг сарын хугацаанд олох ийм боломжтой. Системийн орлогыг авах боломжтой гэсэн үг. Тэгээд доошоогоо бодоод үзээрэй за. 네, 아니, 요거는 이제 진짜. 직급수당에 대해서 말씀드릴 건데요. 매월 15일 날 발생된 거를 다음 7일째 22일 날 지급을 하고 말일까지 발생된 거는 다음 달 7일 날 직급수당을 지급을 합니다. За нөгөө нэг цолны урамшууллыг бас товчхон тайлбарлаж өгье гэж байна. Мэдээ сар бүрийн 1-ээс 16 хүртэл их нэг цолонд гарч болдог. Ахаад 17-ноос сарын сүүл 31 хүртэл нэг цолонд гарч болдог. 네, 직급자에 대해서 n분의 1로 나눠서 균등 분배를 하고 있고요. 네. 직급자가 나오면 그 n분의 1로 나눠서 그 직급자에다가 수당을 지급합니다. За цолн нь одоо цол хамгаалаад тий цолтон болоо гараад ирэхээр тухайн цолны урамшууллыг яаж хуваарлдгийг хэлье. 네, 왼쪽 표를 보면은 우리가 20%의 직급수당을 주는데 첫 번째 세일즈 마스터한테 반을 뚝 잘라서 줍니다. За нийт ер нь цолны урамшууллыг яадаг вэ гэхээр одоо нэг point онооны болов орлогын point онооны 20%-ийг одоо цолны урамшуулалд хуваарлж өгдөг гин. За тэгэнгүүтээ тэр 20%-ийг яг ингээд тал хувь буюу 10%-ийг нь зөвхөн одоо шинээр эхлээд sales master хамгаалж байгаа. Sales master-ийн болцлыг хангаж байгаа бизнес эрхлэгч нартай хуваарлаж өгдөг. 네, 그리고 나머지 10%를 다이아몬드 마스터 5%, 샤론 로즈 마스터 2%, 스타 마스터 1.2%, 로얄 마스터 1%, 크라운 마스터 0.5%, 임페리얼 마스터 0.3% 해갖고 이렇게 나눠줍니다. За үлдсэн 10%-ийг нь яадаг вэ гэхээр sales master-т нөгөө 20%-ийн нийт орлогын 20%-ийг өглөө гэж байна. Энэ чинь point-ийн 20% байх шүү. За 20% ямар ч байсан хуваарлтыг хийгээд sales master-т эхлээд олгочлоо. Тэгмэд үлдсэн 10%-ийг бусад 7 цолтой шүү дээ тий. Бусад 6 цолд үлдсэн 10%-ийг хуваахна шүү дээ. Diamond master 5%, Sharon Rose master 2%, Star master 1.2%, L'Oreal master 1%, Crown Master-т 0.5%, Imperial Master-т 0.3% гээд цол ахих тусам хуваарлж байгаа хувь нь багасж байгааг бас манайхан энэ дээр анзаарах байгаа гэж бодож байна. 예, 여기서 왼쪽에 다이아몬드 마스터부터 임페리얼 마스터까지는 여기 직급을 다 플러스해서 줘요. 샤론 로즈 마스터면 7%가 되는 거죠. 5%하고 2%. 이렇게 공유해서 공유 마케팅이 됩니다. За тэгэхээр ингэж тэр сая сүүлийн 5 6 цолны хуваарлтыг харсан байх тий. Одоо 5% Diamond Master-т бас өгцөн. 2 дахь цолонд тий. Тэгэнгүүт үлдсэн 5%-ийг тэрнээс дээш юунд цолтонгуудад ингэ хуваарлж өгч байна. Тэгэхээр энэ одоо нөгөө цолны урамшууллыг ингэж хуваарлдаг нь цол агч байгаа хүн чинь борлуулалтын урамшуул өндөр авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр тех тусам нь цолных нь урамшуул бас жаахан ингэж тэнцвэртэй хуваарлагдаад ирдэг гэсэн үг. 그러면 여기 임페리얼 마스터가 0.3%였잖아요. 근데 왼쪽에 이걸 다 공유를 하기 때문에 결국은 임페리얼 마스터는 10%를 받게 됩니다. За энэ Imperial Master 0.3%-ийг авдаг гэж шүү дээ тий. Тэгэхээр яг одоо Intel Diamond-аас эхлээд орсон тэр 10%-ийг нэг өсөндөө Imperial Master-ийн багийнх нь авж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо Imperial Master өөрийнхөө хоёр талын цолтонгууд төрүүлснээрээ мэдээж Imperial Master болно доо. Тэгэхээр тэдгээр хүмүүстэйгээ ингээд нөгөө хуваагаад гэхдээ яг эцэстээ Imperial Master 10%-ийг авж байгаа л гэсэн үг. 네, 우리 그럼 승급 프로모션 한번 알아볼게요. За нөгөө промошн буюу нөгөө цолны урамшууллыг хэдүүлэнийг харъя. цолны биелгийг. 세일즈 마스터가 되면은 페임 한 세트, 해모임 한 세트, 이브닝 케어 4종 한 세트를 선물로 드립니다. Sales Master-ийн цолыг хамгаалах юм бол Dofem set-ийг ширхэг, Hemo-Him-ийг хайрцаг, Evening Care set-ийг хайрцгийг бэлгэнд өгдөг. Бид нар одоо зөвхөн нөгөө цолны бэлгүүдийг танилцуулж байгаа шүү. 네, 내년 이번 12월 달까지 하고 내년에는 제품 대신에 현금을 50만 원을 주기 때문에 더 많은 수당을 받을 수 있어요.
보너스를. Энэ удаагийн 10 сараас эхлээд одоо 10 сараас хоошоогоо sales master-уудад энэ бэлгнийх нь оронд бэлэн мөнгийг өгдөг болсон гэж. Тийм болохоор маш олон sales master-ууд sales master-ийн урамшуул дээр одоо бэлэг авахгүй ахаад бэлэн мөнгө авах юм боломж үүссэн байгаа. 네, 다이아몬드 마스터가 되면 현금 100만 원과 세일즈 마스터하고 같은 제품을 주는데 요것도 내년 1월 달이 되면 요 제품 대신에 50만 원을 주기 때문에 150만 원을 받을 수 있어요. За дараагийн цолон Diamond Master тий Diamond Master цолныхаа одоо нөгөө нэг таарлтын 300 мянгийнхаа цалингаа авна шүү дээ. Тэгэнгүүт ахаад дээр нь Diamond Master хамгаалсан гээд бэлэн мөнгө сая вон 1 сая вон өгдөг гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо 2026 оны 1 сараас эхлээд Diamond шинээр төрөх юм бол Sales Master-тай адилхан яг нөгөө Fem Hemohim Evening Set өгдөг байсан бол энэнийхээ оронд бэлэн мөнгө 500 мянган вон өгдөг болж байгаа юм байна. Тэгэхээр Diamond Master болох юм бол зөвхөн мастрын цолны урамшуул гээд сая 500 мянган вон авдаг болж байгаа юм байна. 네, 샤론 로즈 마스터가 되면 현금 200만 원과 해외여행 3박 4일 두 사람의 여행권을 줍니다. За, Sharon Rose Master болох юм бол бэлэн мөнгө 2 сая вон гадаадын 3 шөнө 4 өдрийн аяллаа эрхийн бичгийг 2 хүнийхээр өгдөг. 네, 스타 마스터가 되면 현금 1,000만 원과 해외여행 3박 4일 가족여행권 4매를 줍니다. За, Star Master болох юм бол бэлэн мөнгө 100만 원. Бэлэн мөнгө 10 сая вон өгөөд дээрэс нь 3-4 өдрийн гадаадын аяллыг 4 хүний одоо гэр бүлийн аяллаа ирэхээр шагнадаг. 네, 로얄 마스터가 되면 현금 5천만 원하고 후원 활동비 한 달에 200만 원을 쓸 수 있고요. 또 준대형 승용차 렌트카비를 제공을 하고 10박 11일 해외여행 여행권 4매를 줍니다. 네. За, Royal Master болоод ирэхээр бэлэн мөнгөний урамшуул бол 50 сая вонтой. Дээрээс нь сар болгоно одоо өөрийнхөө багийг одоо дэмжиж ивент тэтгэхээр сарын 2 сая вон өгдөг юм байна. Өөрийнхөө багийг ивент тэтгэхээр дэмжээрэй гэсэн зорилгоор. За, мөн дараа нь жижиг суудлын машин буюу 10 өдөр 11 шөнийн аяллаа 4 хүний эрхийг өгдөг юм байна. гадаадын аяллаа. 네, 크라마스터가 되면 현금 3억 원하고 한 달 활동비 500만 원, 그리고 대형 승용차를 이건 드리고요. 또 여행은 10박 11일 직계 가족 4매를 드립니다. За, Crown Master болох юм бол Crown Master-지? 네, 크라마스터. 네. Crown Master болохоор бэлэн мөнгөний шагнал 300 сая вон авдаг юм байна. 300 сая вон дээрээ сар болгоно одоо нөгөө бусад багийнхныгаа ивент тэтгэхээрээгээд сар болгоно 5 сая воныг бас өгдөг юм байна. За, дээрээс нь том умрын машины энэ одоо бодвол үнийн дүнтэй тэнцвэт мөнгөний өгдөг юм байна. Дээрээс нь 10 өдөр 11 шөнийн аяллаа 4 хүний эрхийн бичгийг өгдөг юм байна. ясик 네, 임페리얼 마스터가 되면 현금 10억 원하고 후원 활동비 한 달에 1,000만 원 사용할 수 있고요. 대형 승용차를 또 줍니다. 그리고 오피스텔 50평의 그 월세를 제공을 하고 개인 비서 운전기사의 월급도 지급을 하고 해외여행 10박 11일 가족여행권 4매도 줍니다. За, Imperial Master буюу хамгийн дээд цолонд хүрэх юм бол бэлэн мөнгийг 1 тэрбум вонтой дээрээс нь сар болгоно 10 сая төгрөгийг одоо нөгөө хэрэглэгчнэрээ бизнес эрхлэнээр дэмжих зорилгоор олгод юм байна. Дээрээс нь нөгөө сая Royal Master төгсөн машиныг ахиж өгөөд дээрээс нь 50 м квадрат офис эднийхээр 50 манайхаар арай өндөр тусдаг баг шүү. Эднийхээр болохоор 50 м квадрат офисын байрыг өгөөд за мөн дээрээс нь хувийн жолооч, хувийн нарийн бичиг дээрээс нь 10 өдөр 11 шөнийн гадаадын аяллыг 4 хүний эрхийн бичигтэй өгд юм байна. 네. 네, 그러면 현금 프로모션을 총 합하면은 13억 6,300만 원인데 내년에 되면은 여기서 100만 원이 더 늘어나서 13억
6,400만 원까지 받을 수 있습니다. За нэг хамгийн доод цолноос дээд цол хүртэлх нийт одоо мөнгөнд дүнг тооцоод үзэхээр 13억이 130 тэрбум. 130 тэрбум 60 сая 300 мянга. За худлаа ирчлээ би. За мэдхгүй 13 сая тэрбум юм уу энэ. 103억이 어떻게 말해야 되지 제가? 103억. 13억, 13억. 13억. 13 тэрбум. юу гэж дээ? 13억 13 тэрбум юм уу? Тийм байна. 13 тэрбум 60 сая 300 мянга гэсэн үг. Бонус. тий бонор хэлдэ энийг. За нэг ямар ч байсан энэ нийт цолны мөнгө энэ дээр гарч байгаа манайхаа 13억 60 сая 6천만 네. 원 шүү дээ. За нэ Ойролцоогоор 14 сая вон. 14 тэрбум бон. Юу нэг 14. 네, 14 тэрбум бон гэж 이게 ойлгочихсон. Энэ дээр 14 답습니다. 네. 네, 13억 6,300만 원 얼마나 큰 돈이냐 하면요. 10년 동안 한 달에 1,000만 원씩 적금 붙는 거랑 똑같은 금액이에요. 엄청 많죠. Энийг хараа ойлгохын тулд айгүй амархан юм байна. Энэ одоо хичнээн төгрөгөө гэхээр тий 10 жилийн турш та 10년 네, 10년에 10년 동안 한 달에 1,000만 원씩. за 10 жилийн турш 1 сард 10 сая вон хадгаламжинд хийсэн гэж ойлгоход ер нь болно. ойлгосон тий? 네. 애터미는 성공자 클럽이 있는데요. 판매사를 세일즈 마스터를 한 1년에 12번 하면은 오토 판매사 클럽에 들어갈 수 있고요. За Итамид бас нөгөө нэг амжилттай яваа одоо бизнес эрхлэгчдийн клуб гэж байдаг гэж байгаа байхгүй юу? За энд болохоор автомат sales master гэж байгаа. Хамгийн ихнийх нь энэ болохоор сар болгоно одоо sales master-ыг жилд 12 удаа хамгаалсан sales master-ууд энэ клубт ордог. 혹시 우미앵글 팀장님 이 클럽에 돌아가셨어요? 네. 우리 천선재 팀장님도 돌아갔어요? 네. энэ дотроос манай лекц уншиж байгаа багш манай Жансанж Diamond Master хоёр одоо энэ автомат sales master-ийн клубт сая одоо шинээр илсэн ороод гоё ингийн темпийг гардаж авсан байлээ шүү. 축하드립니다. 문구 네, 말려서 감사합니다. 말해줬어요. 네. 네, 리더스 클럽이 되려면은 1년에 1억 원 이상을 받으면 리더스 클럽에 들어갈 수 있어요. За leaders клуб гэж бас байдаг гинэ. За энэ нь болохоор 1억 100 сая вооноос дээш орлоготой хүмүүсийн клуб гэж байгаа маань. Бизнес эрхлэгчдийн клуб. 또 로얄 리더스 클럽이 되려면은 1년에 2억 이상을 받아야 들어갈 수 있습니다. 네. Orial Leaders Club гэж байгаа юм байна. Тэгэхээр нэг жилд те 200 сая вооноос дээш орлоготой бизнес эрхлэгчдийн клуб. 네, 크라운 리더스 클럽이 되려면 1년에 4억 원 이상을 받아야 들어갈 수 있습니다. За Crown Leaders Club гэдэг нь болохоор жилдээ 400 сая вооноос дээш орлоготой бизнес эрхлэгчдийн одоо клуб юм байна. Бас ийм дөрвөн төрлийн бизнес эрхлэгчийн клуб байд юм байна. 네, 임페리얼 마스터는 1년에 12억 이상을 받습니다. За Imperial Master болоод ер нь нэг тогтмол жилд тийм ээ 1 тэрбум 200 сая орчим төгрөгийн орлогыг тогтмол авдаг гэж. 네, 이 클럽별로 2025년 6월 기준인데요. 오토 판매사가 13,000 코드, 리더스 클럽이 843명, 로얄 리더스가 316명, 크라운 리더스가 98명 이렇게 나와 있어요. Саяны одоо тэр дөрвөн бизнес эрхлэгчдийн амжилттай бизнес эрхлэгчдийн клубт нийт орж байгаа орсон одоо хүмүүсийн тоо энэ одоо яг одоогийн байдлаар жишээлбэл sales master автомат sales master-ын клуб буюу 네, 1년이 지났으니까 지금 더 많이 одоо 늘어났겠죠. жишээлбэл Солонгос улсаас 6096, гадаадын улс орноос 7168 эхний тоог нь харцгаараа манайхаа тэгээд нийлүүлээд ойролцоогоор 13264 гишүүн одоо орсон байна. За тэгээ хоошоо Leaders Club, Royal Leaders Club, Crown Leaders Club руу гадаадаас дээдлийнх нь одоо хамгийн сүүлийнх нь харахад Солонгосоос 68, гадаадаас 30 гэсэн үг. 98 одоо гишүүн энэ хамгийн өндөр орлоготой клубт хамрагдсан байгаа байна. Тэр тоонууд энэ. 네, 그럼 애터미 사업을 어떻게 하면 될까요?
자, тэгэхээр 애터미гийн 비즈니스ийг бид нар яаж хийвэл болох вэ? 애터미 사업은 처음에는 다 소비자로 시작을 하잖아요. 제품을 써보고 그 제품이 좋으니까 자꾸 한 가지, 두 가지 다른 데서 사던 거를 애터미 마트에서 사게 됩니다. За, хамгийн эхний бид нэр хийх ёстой алхам болохоор мэдээж Itomiгийн бизнесийг хийхийн тулд та өөрөө Itomiгийн хэрэглэгч болох ёстой гэж байгаа юм тийм ээ. Бид нар тэртээ тэргүй хүний одоо хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэж байгаа юм чинь тэр бүтээгдэхүүнүүдээ Itomiгийн бүтээгдэхүүнээр солиод хэрэглэх ёстой. 제품이 좋아서 계속 재구매를 하다 보니까 주위 사람들한테 소개를 하고 그러다 보니까 수당도 받고 어, Мэдээж хэрэглээд үцхээр өөрөө бүтээгдэхүүн чанартай учраас танд өөрт чинь мэдгэдэггүй өөрчлөлт ордог. Тэгээд эргэн тойрны хүмүүс асууснараа тэр хүмүүст хэлснээрээ тэрнээсээ улбалаад та системийн орлогыг авч эхэлдэг. 네, 수당을 그렇게 자꾸 받다 보니까 사업을 하게 되고 파트너를 만들게 되고 그러면서 나는 CEO가 되는 거죠. 내가 내 사업을 주관하는 그런 사장님이 되는 것입니다. Тэгээд жоохноор өөрөө эхлээд орлого авдаг байсан. Ахаад ингээд жоохноор орлого нэмэгдээд ирсэн чинь хүмүүс дамжуулаад дахиад тэдгээр хүмүүс чинь орлого авдаг болоод тэгээд хамгийн сүүлд та өөрөө өндөр орлоготой болоод ирэхээр яах вэ? Нэг ийм том онлайн дэлгүүрийн одоо эзэн болж байгаа гэсэн үг шүү дээ. 네, 이렇게 명단 작성하고 소비자 만들고 애용자 만들고 마트 체인지를 하다 보면은 사업자가 나오기 시작하고 시스템에 이 사업자를 초대를 해서 애터미 사업을 점점 더 크게 확장하면 됩니다. За, иймэрхүү маягаар эхлэв штэ мэдээж бид нар өөрсдөө эхлээд хэрэглэгч боллоо. Тэгэнгүүтээ хэрэглэгч надаас одоо бүтээгдэхүүн аваа хэрэглэсэн хүмүүсийнхаа нэрсийг бичээ. Тэдгээр хүмүүстэй дахиж одоо харилцаа холбоо тогтоогоод хэрэглэгчийг ахин нэмж ингэж бий болгоснороо өдөр бүр та орлого аваад эхэлнэ. За, тэгээд тэр таны өөрийн чинь орлого яаж одоо нэмэгдэх вэ гэхээр таны танилцуулсан хэрэглэгч болгон яг тань шиг Itomiгийн бүтээгдэхүүнээр өөрийнхөө хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ сольснороо жинхэнэ одоо бизнес эрхлэгчнэр төрдгөө. Тэгээд иймэрхүү тойргоор явсаар агаад энэ тойрог маань улам томроод бид нар одоо орлогоо өсгөж болдгоо гэсэн. 네. 처음에는 혼자 시작을 했지만은 파트너가 늘어나면서 전 세계에 이렇게 멤버십을 거느리는 글로벌 플랫폼 오너가 될 수 있습니다. За, бид нар анх эхлэхдээ мэдээж зөвхөн өөрөө ганцаараа л эхэлдэг тий хэн нэгэн хүнтэй шууд хоёлаа хамт ч мууруулаа эхэлдэг үү ганцаараа эхэлдэг мөртлөө ганцаараа эхлээд явсаар байгаад өөрөө ч мэдхгүй ингээ гадаадад хүртэл маш олон бизнес эрхлэгч хэрэглэгчнэр бий болсон байдаг. Ингээ бодоод үзэхээр бид нар бүр зүгээр нэг өөрийнхөө улс оронд нэг онлайн дэлгүүр онлайн платформын эзэн болж байгаа биш дэлхийд одоо гарч болох үст тийм платформын эзэн болж байгаамаа. 예, 이렇게 내가 30만 포인트가 넘었을 때 오토 판매사가 되려면 일주일에 그 5만 포인트씩 매일 5만 포인트씩 쓰는 세 사람이 있으면 오토 판매사를 빨리 갈 수 있습니다. Би одоо өөрөө автомат sales master болсон туршлагаасаа та нарт хэлэхэд гэж юм л та манай юм тий. Тэгэхээр үргэлж одоо өдөр болгоно таны одоо доор ингээ тий өдөр болгоно нэг 50,000 PV-ний хэрэглэгч бий болох юм бол энэ автомат sales master бол маш амархан гардаг маш амархан бий болдог. Тэгээ ихээр бодож болохгүй маань л да нэг өдөрт нэг талаас 50,000 нэг талаас 50,000 поинтны одоо захиалга хийдэг тийм хэрэглэгчүүдийг л бий болгочих юм бол маш амархан автомат sales master болдог. 네, 요 방법은 스폰서님들하고 알려달라고 해서 더 자세하게 들어보면 좋을 것 같습니다. За, яг энэ аргыг та нар бас өөрсдийнхээ хариуцсан өөрсдөө одоо нөгөө хамтарч ажиллаж байгаа спонсоруудтайгаа сайн ярилцаад яг энэ зураглалыг гаргаад хамтдаа хийх юм бол арай илүү дэлгэрэнгүй ойлгох байхаа. 이거는 제가 석세스 세미나에 가서 인생 시나리오를 발표하는 모습입니다. Энэ миний одоо амжилтын ахтам семинар дээр очиод өөрийнхөө амьдралын тойрог гэдэг нөгөө амьдралын тойрогоо бичдэг штэ. Тэрийгэ танилцуулж ирсэн мөч байна. 제가 몽골 해외 사업을 하고 싶어서 시작을 했는데 첫 번째 사업 한 게 몽골 사업이에요. 어디? 몽골.
아, 첫 번째 해외 사업이 몽골 사업입니다. 그랬어요. Би ер нь нөгөө гадаад руу бас ингээ баг үсэх гэж дотроо ингээ зорж ажилдаг байсан. Тэгээ миний хамгийн анхны гадаадын улс бол Монгол улс байсан. 사실 전 마사지도 잘 못했지만 몽골 가서 몽골 사장님들이 너무 많이 몰려와서 점심도 못 먹고 마사지 하는 바람에 지금 마사지 잘합니다. Би ер нь массаж хийж чаддгүй баг хүн байсан. Тэгээд Монголд очисон чинь маш олон хүмүүс ингээд нөгөө бөөгнөрч ирээд бүр өдрийн хоолойч идэх завгүй би массаж хийсээр байгаад одоо бүр амар сайн массаж хийдэг болсон. 네, 요거는 몽골 사장님 통해서 유럽 파트너 인켈 사장님이 나오셔서 처음에 한국에 오실 때 제가 이렇게 마중을 나갔고요, 공항에. 예, 그 사진입니다. Би тэгээ Монгол хүнээр дамжуулаад Чехт байгаа энэ инхвилэг гэж захиралтай танилцсан байгаа. Тэгээ инхвилэг захирал маань энд ирээд одоо онгоцны буудлын дээр очиж тусч явж исэн мөч байна. 그래서 파트너님하고 여행도 좀 하고 센터에 가서 강의도 듣고 했습니다. За тэгээд партнертойгоо би жоохон гадуур аялаад юм үзээд дээрээс нь төв дээрээ очиод бас лекцэн хамтдаа суусан. 그랬더니 이렇게 멋진 파트너가 센터도 내고 유럽에서 진짜 너무 잘하고 있습니다. Тэгсэн чинь нөгөө хүн маань ийм гоё одоо үзэсгэлэнтэй мундаг лидер бизнесмен болоод өөрийн төвөө Европ улсад нээгээд одоо үнэхээр сайн ажиллаж байгаа. 네, 여긴 중국인데요. 요거는 제가 중국 사업을 하고 싶어서 중국 석세스 세미나에 참석을 했습니다. За дараагийн удаа нь болохоор би бас нөгөө гадаадын бизнесээ цаашаа тэлхийн тулд хятад улсын амжилтын активд очсон байгаа. 네, 스폰서님들하고 같이 가서 세미나에 다녀와서 그 지인들 소개받아서 이렇게 미니 세미나를 했습니다. Амжилтын активд очсон ч гэсэн өөрийнхөө спонсоруудтай хамтдаа бас ингээд нөгөө жижиг ийм семинаруудыг энэ тийм зохион байгуулад олон хүмүүстэй уулзалт зохион байгуулад семинар хийсэн. 네, 이렇게 계속 중국 사장님들을 만나러 다녔습니다. Иймэрхүү маягаар ингээд маш олон хятад захирлуудтай танилцаж уулзаж явсан. 그랬더니 이렇게 또 지인의 소개로 한국 우리 센터를 방문해서 마사지도 받고 이렇게 사진도 찍었습니다. Тэгээд энэ хүмүүсээрээ дамжуулаад дахиад манай энэ солонгос дээрээ бас төв дээрээ массаж хийлгээд ингээд бас явж исэн үеийн зураг байна. 그랬더니 세미나를 구경 가고 싶다 그래서 제가 중국에 또 들어가서 연태에 가서 이렇게 같이 세미나를 봤습니다. Тэгээд энэ нөгөө бас нэг хамтрагч маань семинарт явмаар байна гэсэн болохоор ахаад би хятад руу очиод хамтдаа ингээд атомигийн семинарт очсон. 여기는 베트남에서 한국으로 시집 온 사장님들인데 집에 가서 이렇게 제가 마사지를 해주고 같이 사진을 찍었습니다. За энэ дээр болохоор нөгөө Вьетнамаас солонгос одоо хүнтэй хөрмөө хийгээд солонгосын бэрүүд болоод ирсэн юм эмэгтэйчүүд байгаа. Тэгээ эд нартаа уулзаад гэрт нь очиод ингэ массаж хийж өгч ирсэн мөч байна. 그랬더니 그 베트남 사장님의 소개로 인도네시아가 이렇게 나왔습니다. 그래서 인도네시아 사장님들이 석세스 세미나에 가서 사진을 찍은 것입니다. Тэгсэн чинь яасан гэхээр тэр Вьетнам найзуудаараа дамжуулаад Индонезийн партнертай болсон. Тэгээд Индонез партнертайгаа хамтдаа амжилтын активд суусан мөч байна. 자, 여기가 어디냐면요. 우리 애터미 오롯 석세스 세미나 하는 장소입니다. 요 밑에가 요 강의장입니다. 세미나장. За энэ ямар зураг вэ гэхээр манай солонгосын Итомигийн одоо нөгөө success семинар болдог ийм газар байгаа. Тэр цэнхэр өнгөтэй нь болохоор манай лекцийн танхим буюу семинарын танхимаа. 보시다시피 여기 버스도 꽉 찼고 주차장이란 주차장은 다 찼습니다. 차가 될 데가 없을 정도로 사람이 많이 옵니다. За тэгэхээр энэ семинарт яадаг вэ гэхээр зогсоол бол үнэхээр хангалттай байдаг. Тэгээ гадна талын зогсоол хүртэл ингээд машин тавих зайгүй дүүрээд тэр семинарынхаа гадна талын одоо дотор зогсоол нь ч гэсэн битүү ингээд автобус дүүрээд хөл тавих зайгүй ингэж машин ирдэг маш их хүн ирдэг шүү. 성공자들은 석세스 세미나에 빠지지 않습니다. 몽골 사장님들도 성공하고 싶으면 꼭 석세스 세미나에 참석하기 바랍니다.
За үнэхээр амжилтанд хүрдэг хүн бол хизээч системээс хоцордоггүй, системээс гардаггүй, системд байнга хамрагддаг байгаа. Манай Монгол захирлууд ч гэсэн амжилтанд хүрэхийг хүсчээвэл системээс нэг ч гэсэн битгий хоцроорой. Заавал системд хамрагдаарай. 예, 이것은 우리 속리산 석세스 세미나에 다녀왔습니다. 어디? 속리산. 옛날에 애터미는 속리산에서 세미나를 했어요. 1박 2일로. 거기를 이렇게 다녀왔습니다. Энэ бас Итомигийн бас нэг юм нэг уулын хажууд байдаг юм гоё семинарын танхим байт юм лээ. За энд одоо урд нь бас нэг өдөр нэг шөнийн семинар хийдэг байсан. За энэ газараа бас бид нэр семинарт яваад ирлээ. 이 사진은 제가 회장님 옆에서 사진을 찍었는데 우리 글로벌 믿음 경영 팀만 찍은 사진입니다. Энэ бид нар нэг одоо энэ лекц уншиж байгаа хүн байна. Пакангил хийж байгаа нэмийн хажууд сууж штэ. Захирлын хажууд те. Тэгээ энэ болохоор зөвхөн манай одоо лайны Atomy Global итгэлийн төвийн одоо гишүүд хамтдаа авахулсан зураг байна. 여기는 우리 스폰서님이시죠? 박복 임페리얼 마스터님입니다. За энэ болохоор бидний спонсор Pakpo гэдэг Imperial Master байгаа. 한 달에 1억 원씩 버시니까요. 요즘 얼마를 한 달에 쓰시냐면 4천만 원에서 7천만 원까지 한 달에 쓴다고 하십니다. Сард одоо тий 100 сая оноос дээш орлоготой хүн гинэ. Тэгээд сард ойролцоогоор 40-с 60 сая төгрөгийг одоо ингээд бас ингээд хэрэглэдэг гэж өөрөө ярьсан гэж. 돈을 써도 계속 돈이 나오니까 계속 돈이 쌓이는 임페리얼 마스터입니다. 그죠? Мөнгө одоо хичнээн их хэрэгэлсэн ч гэсэн яг нөгөө нэг цаанаас нь ахаад одоо гарч ирээд байгаа мөнгөийг яалтаа билээ. 이렇게 우리는 시스템 소득을 만들어야 되죠. 잠자는 동안에도 돈이 들어오지 못한다. 돈이 들어오는 독을 못 찾으면 당신은 죽을 때까지 일을 해야 합니다. 이렇게 얘기를 하는데요. 우리는 내가 자고 있을 때 지구 반대쪽에서 포인트가 들어오기 때문에 24시간 내내 PB가 들어오는 시스템 소득을 만들어야 됩니다. За тэгэхээр энэ үгийг би бас ингээд та нарт хэлэх гэсэн юм а гэж энэ системийн орлого гэдэг маань яадаг орлого вэ гэхээр тийм ээ бид нар унтаад амарч явах хугацаанд ч гэсэн үргэлж одоо тасралтгүй орж байдаг. Тэр орлогыг олохын тулд бид нар ажиллах ёстой. Хэрвээ тэр орлогыг олохын тулд ажиллахгүй бол бид нэр өхөн нүгтлээ одоо хөдөлмөрлөж ажиллах хүнд ажил хийх ёстой байдаг. Тэгэхээр бид нэр ингэж орлого олохын тулд мэдээж энэ одоо тий бэлэн болсон юм системийг бэлэн болсон тэр юуг багжийг бид нэр ашиглах ёстой шүү дээ. Тэгэхээр Atomy-гийн систем бол өөрөө та унтчихсэн ч гэсэн мөнгө ордог гэдэг нь 24 цаг тасралтгүй ажиллаж идэг гэдгийг нэг өсөндөө систем ажиллаж идэг гэдгийг илэрхийлж байгаа. Тэгээд олон улс руу гарчхаар нөгөө цагийн зөрүүтэй учраас бид нарыг унтчихад өөр гадаадад байгаа хүн борлуулалт хийхэд яах вэ? Тэр борлуулалт маань бид нар лөө өгсөж орж ирээд унтчихад орлого ордог гэдэг ийм утгаар унтж амарч исэн ч гэсэн орлого ордгоо гэдгийг илэрхийлж байгаа юм байна. 석세스 세미나에서 회장님이 요 10억을 지게차로 떠준다고 해서 항상 이 10억을 지게차로 떠주는데요. 12월 달에도 16번째 임페리얼이 나와서 또 이 10억을 떠줄 것입니다. Бид нар нөгөө нэг Imperial Master шинээр төрөхөр тий 1 тэрбум воныг одоо нөгөө ийм төрдөг машинаар төрж гаргаж ирээ тайзан дээр гардуулж өгдөгөө. Тэгэхээр одоо энэ 11 сард сая бид нар чинь 9 сард нэг шинэ Imperial төрсөн шүү дээ. Тэрний success семинар дээр бид нар манай Монгол туул уугийн бид хэд мэн хамтдаа очсон байгаа. Одоо 11 сард 16 дахь ёл ёсод 번째예요. 네. 16 дахь Imperial Master төрнөө. Тэгэхээр одоо энэ 12 сарын семинар маань бас их гоё сонирхолтой болох нэ гэж. 네, 제 강의는 여기까지고요. 몽골 사장님들도 열심히 애터미 사업을 하셔서 10억을 받는 주인공이 되시길 간절히 바라겠습니다. 긴 시간 강의를 열심히 들어주셔서 감사합니다. 네, за миний лекцийн түрээд өндөрлөж байна. Монголын бүх одоо сайхан бизнес эрхлэгч нартаа бүгдээрээ өндөр орлоготой, аюулгүй орлоготой, системийн орлогыг авсан амжилтанд хүрсэн бизнес эрхлэгч нар болоорой гэж хүсье. Урт хугацааны цагт ингээд төсвөртэй сууж миний лекцийг сонссон та бүхэндээ талархлаа.